Шилдэг адуусгаа. Өнөөдрийн автобус мэндийг зөвхөн Тэнцэний зөвхөн хүрээлээ. Тэнцэний хүндэтгэл програмлагаас машин дөрмөгөөс тэнцэний ихтэй. Тэгсэн. Манай автобус мэндийг хүрээлээ. Бүгд ахны асуултаараа нэмж ясраа. Нарийн дөрмөрнө. За мэдээж нэгдүгээр уншаад ташуур суух байгаа. Дөрвөн ташуурын шуурн мөрний хурдыг харнаа. За нэгдээр Баатар зүрх авраг нээлтийг хийж байгаа. Баатар зүрх авраг бол яаж оноо хийг бас харуулдаг байгаа. За хоёрдугаар уншаад мөртөө буулнаа. Мөртөө бүгд өсөөнөнд тусаад өсөөнө. Атын дөрвөн атны нэг хөлд орсон байвал 3 оноо нэг хөлд ороод 9 онон дээр зогсоосон байвал 6 оноо. За адууны 2 хойд хөл урд хөл давсан гидсээр нь зогсоол шууд нойлно. Бугуйл тасрууд нойлно. Ер нь ихэнх адуучид дөрвөө мэдж байгаа тийм үү? За 9-ийн 60-таад нэг адууны нэг хөл давхад дараагийн оноо өгдөг 6 оноо. Хоёр талтаа дугдаад 60-таагаараа тооцно. Адуугаараа тооцно. Энд чи адуучин дэмцэн. Галендив аврагууд нь хамгийн сайн мэдчих хэвээр. За тэгээд мэдээж 6 онон дээр нэг хөлд нь давхар оруулаад зогсоодсон байвал 3 оноо шүү. 6 дээр зогсоодсон шүү гээд бохир оруулсан 6 оноо авах гээд яриад байдаг. Тийм байхгүй. За 6 оноо бол тусдаа 6 онооны 60-таа даван давах хүртэл адуучин бол бугуйлаа тавьж болохгүй. 6 онооны 60-таанд адуун даваагүй байхад бугуйлаа тавьчвал нойлцсон. Адуу 6 онооны 3-ын 60-таа руу давцсан байх тавихад 3 оноог нь өгнө. Морточ дээр явган ч дээр. За морто уулах адуучин бугуйлаа дөрөвчилж гарахгүй. За эмнэг ангал дээр бол 5 хүн за 6 хүн гарч ирвэл 6 хүн мордноо. Онооны байдлаар шүүгчд 3 шүүгчтэй. Тоглолтын хугацааг ингэ. За яавал 9 оноо авах вэ гэж байна. Цанганы 3 цогоо бүрнөг нь ташуур өгөх ёстой. Тэгээд 15 секунд тогтчихооч. Буухта хөл дээрээ буух ёстой. 15 секунд тогтчоод буухта унчвал 6 оноо гэж шүү. За 10 секунд тогтчиж 6 оноо. Бас ташуур өгсөн байх ёстой. Ганц ч хамаагүй ер нь ташуур өгөхөд болно. Ташуур өгөхгүй бол бас 3 оноо өгч чинь. За 5 секунд тогтчиж 3 оноо авна. За дуун дээр мордуулж байгаа хүмүүс маань адууга янз бүрээр цохиж өшгөлөх юм бол адуучныг нойлоочдөг. За нэг зүйлийг анхааруулъя. Аймгийн авраг салбарууд адуучин дэмжээд бэлэтэ өгөхгүй шүү. Бэлэтэ өгөлдвөл нойлно. Эмнэг дээр морч байгаа залуу дэлээрээ гараа орохгүй шүү. Бүгд нэгэндээ хяналттай явуулсан. Давхар зурагтны камер бичлэгтэй учраас маргах асуудал байвал оноон дээр маргана. За Увс аймгийн Сагил сумын авраг тогтгоо 2 жил адуучин дэмжээнийг зохион байгуулах ёстой байсан боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас энэхүү дэмжээнийг зохион байгуулаагүй. Гэтэл Улаангом сум дээр байгуулж байна. Улаангом сумаас адууга гаргаж байгаа хүмүүс 7 хүн орж байгаа юм байна тийм үү? За 8 хүн гэж байна. За энэ дундаас аймгийн алдар туяач Даваагийн Бадарч ахын адуун дээр Түргэн сумын авраг адуучин Үнэнбат орж байгаа юм байна. Энэ хүний адуун дээр адууга өглөөнөөс хойш дуугаад шагш оруулж ирээд. За адуун дээр энэ залуутай маргах хүмүүс байна уу? Сая би марган шүү. Улаангом сум дээрээс хийж байгаа учраас Улаангом сумын адуучд орох ёстой энэ төр гэж яриа гарсан. Тийм учраас яг энэ дээр халуун дээр хэлчихье гэж бодож байна. Тэгж орох ёстой гэж өнгөрсөн жил Монгол улсын авраг салбарууд адуучин дэмжээнд Галендив орсон. Энэ Увс аймагтай хийж байгаа үстэй.
Тэгээ яхаа тэр Үнэнбатыг оруулахгүй юм. Олон яг олон нийтэд ярьж эхлэе. За, олонгийн санал ураач. Сумын хошоо урах. За, одоо энд ярьчих л да. Тэгэд оруулахгүй л оруулахгүй. Тэр Бадарчахын адуу гаргачих. Гэхдээ энэ Улаангум сумд сумаас ихээ аваагүй адуун дээр 5 хүн орж штэ. Тий. За яг Увс аймаг дотор байна. Хамаагүй энэ Түргэн сумын залуу гээд оруулахгүй гэвэл оруулахгүй. Би өөр сумд очиод бас хийх боломж байсан. Аймгийн тэмцээн шүү энэ. За тэгвэл Улаангум сумын залуу орох байгаа. Олонгийн саналаар юу яах вэ? За гар өргөд санал ураач. Яг тэмцээнээ эхлээгүй ийм байдалд хүрчээвэл энэ тэмцээн цаашаа явахгүй байхгүй юу? За камераар шүүч. Оруулна гэсэн гараа өргөчөө, оруулахгүй гэсэн гараа өргөчөө. Болж гэнэ үү содномоо? За оруулна гэсэн гараа өргөе. Аймгийн аваргаадууч нь Үнэнбатыг Бадарчахын адуун дээр оруулна гэсэн гараа өргөе. За гараа өргөөрэй. За тоолч. За оруулахгүй гэсэн гараа өргөчөө. Ирэх авч чадаагүй учраас за энэ ил давуу байдлаар оруулахгүйгээр боллоо шүү. За. Ингээд сайхан шудраг авчи. Үнэнбат бас сумын аваргадаа оролцсон. Гэхдээ эхний давдаа орж чадаагүй. За Бадарчах Улаангум сумаас нэг залуу оруулах боломжтой. Уучлаарай. Бид нэр ингээд адуучин тэмцээн гэхээр дан ганц ядамжууд эргүүн бид хоёр шийдэхгүй. Одоо баруун бүсийн төлөөлөл оргилзуулгээд залуу байгаа. Баруун бүсийн адуучдын холбооны тэргүүлэгч, Увс аймгийн адуучдын холбооны тэргүүлэгч болсон. Манай зүүнтлийн бүсийн авраг гэж хэвгөөгүй зүүнтлээс бас нэг идэвхтэй сумуудаа хариуцсан тэргүүлэгч сонгож бас холбоонд оролцуулж хамтарч ажиллаулаарай. Энэ холбооноос чинь их айхтар мөнгө хураагаад бид нэр хувьдаа аваад байгаа зүйл биш. Бас адуучин залуучуудаа алдаршуулгын төлөө өөрсдийн машин, дэрэг, цаг хугацаа бүх зүйлийг зарцуулж одоо энэ насан туршдаа явж байгаа хүн байна. За яг хөө эннийхээс чанд бас Монгол улсын шилдэг салбар холбоо болголоо Увс аймаг. Яг энэ жишгээр ингээд бас маргаантай зүйл хийгээ явах уу гэд Үнэнбат аваргыг оруулахгүйгээр боллоо. Яг оруулахгүй гэдэг юм байна. Ингээд олонхын саллаар энэ залуучууд чинь тэмцээнд оролцож байгаа шүү дээ. Та өөр хүн оруулах хаа. За. Киндэ? Пэйж 4. За, манай Монголыг ойд дэмэл пэйж 4-өөс Ламагийн мөнгө чаргалыг оруулахаар болж шүү. За ирнэс аймагт одоо жишээ нь энэ жил ингээд Улаангум сумаас 8 залуу орж штэ. Магадгүй энэ жил энэ дэвжэн дээрээс Өмнөгов сум байна уу, Тариалан сум байна уу? Нэг залуу төрүүлээд явахад бас нэг 7-8 залуу адуун дээрээсээ оруулах эрхтэй шүү. Дараа жил яхаараа 7 ордыг гээд 8 ордыг гээд маргаа зогсохгүй нэ штэ. За яг л энэ жишгээр явъя. Уул нь адуун дээр 5 хүн гэхтэй. Гэтэл 7 хүний адуу орлоод ирсэн. Гаргаж хөөх юм уу? Тийм биз дээ. За сайхан тэмцээнэ дөрмийн дагуу удаа маргаангүй явуулах уу? За адууч ч гэсэн бүгдээрээ содномоо талдаа машинд парклуулна шүү. Яваад за бүх адуучид бүх сумын холбооны тэргүүнүүд хамтарч ажиллана.